Бэлгийн монголчуудын Эмжил радио 88 нуурлагын дээр суугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоёройтойгоор та сайн өдрөлөг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 10 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 30-ны даваа гарагийн та сайн өдрөлөг эхэлж байна. Студид өгтлөгч гэрлээ найруулагчаар Од Эрдэнаар хамтран ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 100-ыг 100-аатай болгоё, сургуультай, бөмбөлөгтэй ундаа Боба. За мөн эрүүл амт эко хэрэглээ Экосид компани хатаасан ногоонууд Чиавар Хямлан давс хамтран ажиллаж байна. Баярлалаа. За 7 өнөг бүрийн даваа гараг болгонд бид бүхэн урьдсан сэргийлэх үүднээс янз бүрийн хулгай талаар ярьж байгаа. Өнөөдөр халаасны хулгайчдаас болгоомжл гэдэг сэдвээр ярина. За бид нэр өмнөх 7 хоногудад за лангууны улгайчаас болгоомжлъя гэж ярьсан, үлгүүрээс алдсан эд зүйлсийн талаар ярьсан, машинаас алдсан эд зүйлсээ ярьсан. За нэг орон байрны улгаан талаар ярьсан, хүүхдээ алдхаас бас алдчихсан тохиолдол ярьжсэн. Одоо хүүхдээ алга болгож исэн, төөрүүлж исэн тийм ээ. За энэ тохиолдлуудыг ярьсан бол өнөөдөр халаасны улгаачдаас болгоомжл гэдэг бичиг бол хаа сайгүй байдгаа. Да ялангуяа одоо худалдааны төвүүдэд ч юм уу те томоохон дэлгүүрүүдэд. Тэгвэл та халааснасаа юу алдаж байсан бэ гэдэг талаар ярилцах нь байна. Тэгээ та манай шууд эфирийн утсаар холбогдож орж ирээд та хизээ хаанаас халааснасаа юу алдаж байсан? За алдснаа яаж мэдсэн? Алдсны дараах мэдрэмж ямар байсан бэ? За мэдрэмж бол мэдээж хогийн штэ те. За би ч маш олон утас алдсан. Тэгээ маш олон иргэний үнэмлэх алдаж байсан. Өөрөөр хэлбэл төрөвч алдаж байсан. Төрөвчин дотроо хамаг юмаа хийж явдаг хүмүүс айггүй төвөгтэй ингээд эмийн сангаас юм авах гээд кармагаа удлаад төрөвч байхгүй. Тэгээ би ч одоо хідэн иргэний үнэмлэх сольж хідэн гадаад паспорт авч ирсэн юм бэ. За ямар ч үсэн нэг 3 4 бол байгаа. Тэгээд тэр болгонд л тэгэл байнга торгуул төлж байгаа штэ тий. Гэхдээ тэр нь 20-д наснда л юм да. Тэрнээс хойш ер нь хулгайч нь ингэдэм юм шиг л штэ. Нэг юм дон гэдэг дохио өгдөг те та юу нэг айгуу тийм анхаарал болгоомжгүй яваад шүү те хулгайчаас сэргийлээрэ гэдэг тийм дохио өгдөг юм шиг санагддаг. Тэгээд тэр бичиг баримтуудаа бол би 20-д наснда айгуу алдчихсэн. Тэгээд сүүлд бол гар утснуудаа алдсан. Тэгээд уцаа одоо олж аваагүй. Тэгээд манай охин бас амирх уцаа хийсэн. Тэгээд бид тээр хоёулаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хөлт дээр бүртгүүлдгийн. Тэгээл байхгүй олж авч чадаагүй л байгаа. За тэгээд манай шууд эфирийн утас 77 37 38 83 утас маань нэгдлээ. Хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлооныг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За хөдөлгөөнөө төр зогсоод гэдэг маань мэдээж шууд торомсоод гიშгээ зогсохыг хэлээгүй шүү дээ тийм ээ. Машиныхаа блютутэд утсаа холбосон эсвэл чихвчээр ярьж байгаа эсвэл спикер дээр нь тавьж ярьдаг бид нар ер нь замын хөдөлгөөнд оролцохдоо. Тэгэхээр эдгээр тохиолдлуудад таны яриа царгиж эсвэл бүдгэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдөөс салгаад утсаар яриараа гэдэг. Тэгэхээр та яг утсаа бариад ярих хэрэг гарч байгааз. Тэгэхээр та яг энэ тохиолдолд замын хөдөлгөөнд оролцож яваад магадгүй тийм ээ амар усал гаргах эсвэл цагдаа зогсоогоод таныг торгох асуудал үүсэх учраас одоо замын хажуу тал руу машина төр зогсоож агаад нэг 3-аас 4 минут уцаараа ярьчаад тэгээд өргөжлүүлээ замын хөдөлгөөнийг өргөжлүүлээрэ гэж хэлгээд байгаа. За мөн радиогоо хамтраагаад уцаар ярихаа мартуу. Ингээд манай шууд эфирийн утас 77 77 38 83 утас маань нийтлээ. Хэрв та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За өнөөдөр чинь халаасны хулгай. За ер нь бол халаасны хулгайд бардаг өртөөгүй хүн гэж бараг байдаггүй хаа гэдэг байхгүй муу ёртой тий. За мэдгүй. Эсвэл хүмүүс их анхаарал болгоомжтой бас явдаг хүмүүс байдаг ч байх. Над шиг л тэгээд хамаг юм алддаггүй л ах. За дараагийн эхний сонсогч 94 Тик 2-т дугаартай сонирхтой холбогдлоо. 94 Тик 2. Эмжил радио. Байна уу? За сайн байна уу? Та сайн нэртэл холбогдлоо. Сэдвээ сонссон нөхөө? Сонссон. За таныг сонсож байна. Би нэг 10 жил байхдаа уцаа халааснаас алдчихжээ. За. Тэгээд тухайд жоохон байгаа тэр айгүй сэтгэл айгүй татна үлдчихжээ. 10 дугаар хороолж явжсэн. Одоогоор л ихээс тухайд бол миний төрөөсөө. Найзтайгаа яг 9 сарын 1 болохгүй бол тэтэр намаа авахгүй явж байгаа. Тайнаас нэг хүн тэрч яваад. За. Хитээс ихсэхгүй намайг ч одоо дээшээ өргөөд гэсэн үг шүү дээ. За. Ямар амар хэрэг вэ? Дээшээ өргөжсэн чинь нөгөө өмднийхээ харманд уцаа эцээс чинь гайхаад
нөгөө хүн би гайхал эргэж харсан чинь нөгөө яна хүн анд орчих гэснээр цаашаа гүүгээ явчихгүй юу. Тэгээ манай нэг хүүе чи нөгөө уцаа үздэг чи утас яахгүй. Хүүдээ. Тэгж нэг яг тэр миний одоо сэтгэл зүрхэнд одоо хүртэл ингээ бодогдоод байдیں۔ Тухайн үед яг нөгөө нэг тод үлдсэн баг тий. Тод үлдсэн. Тэр чинь дөнгөж нөгөө нэг амар тачтай уц мэдрэгчтэй уц дөнгөж барайл анхныхаа уцыг бариад тэгж амар алдчихжээ. Тийм тэрийг бол айгуу татн үлдсээ. Тэгж бас халууснаас уцаа алдчихжээ. Тэр чинь нөгөө жоохон хөхөд байсан болохоор шууд ингээл амар тайныг орд юм лээ. Тих байх уу тих харахгүй. Халааснаас бол зөндөө одоо ерөөхдөө дандаа уцаал алдчихсан юм байна дөө. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Гэхдээ одоо тэгээ учиргүй хүн ардаас цэврээд сэгсрээд байхаар одоо гайхаа штэ тий. Яаж ч утсан. За төгөлдөр битсэн байна. Энэ өстой амар сэтгэл сэвтэй сэдвдэх үү. Ёо 2016 оны 1 сард офицероос шар хад 3-4 дэх хороолол гэсэн автобус нь суугаад Макс Мол дээр ууланд буух байсан. Ард нэг 2 охин айгүй ганган 2 охин яг миний ар зогсож байсан. Би уцаар яриад краманда яасан. Автобус хөдлөө нөгөө 2 охин ч автобусны буудлын дээр үлдсэн. Баян зүрх дүүрэг дээр уцаа үтсэн байхгүй гуссан байгаа юм да. Ёо амар яасан дэж 2 охин бэ гэд бодож модоод байсан. Ямаараа хийдэм. Би тэгээд 14 хоног уцахгүй явсан шít гинэ. Одоо тэгтээ бид нар нэг юм хулгайчиг нэг үлбийсэн юм байна гэж боддог. Гүү юм байл шүү. Хулгайч нар ч юм бүр амар ганган байд юм байлаа. За инээ төрөдөх. За манай шууд эфириотоос 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 өнөөдөр бид хамтдаа халаасны хулгайчдаас болгоомжл гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогч 99-тэй дугаартаа сонирхтой холбогдлоо 99. Эмжил радио 99. Алло. За сайн байна уу? Би ахтайгаа холбогдож байгаа маа. За та тэгвэл радиогоо унтраач чадах уу? За тэгээ. За тэгээ. Нэг бүр ярмаар санагдаад гадуулаа л да. Түүх. Олон жил юм уу? Ясгүй нэг би нэг утас олоод. Тэгээд бүсгүүдөө ихтэй байж байгаад тэний Валентины баяраар нэг утас олоод. За. Нөгөөхөө Валентинаар бэлгэлээд. Нөгөө олсон утсаа нөгөө найз өхөндөө. За. Тэгээд амар дөрөв явд юм байна нэг их. Энэ айгүй их санаанд юу гарсан. Тэчиндээ их үлгэрээ юм болсон юм аа. Хамтдаа нэг байр түрээслээд айлын армаар үн байдаг байсан. За. Байдаг гэж нөгөө маань түрээлдэг байсан. За. Валентинаар мөнгөгүй гэртээ очиж хоноод. За. Үүрээр аав нь хөдөөнөөс ирнэ гээд. За. Үүрээр аав 5 гэж ирэх шүү гэлээ. Шаал дөрөг юм гэрээс нь гарч явж байгаад нэг iPhone 6 олоод. За. За одоо маргааш үнэн гоё өгөндөө гэл. Тэгээ нөгөөхөө өгдгий. Тэгсэн чинь нөгөөч нэг хэсэг айгүй додгор явж байгаад уцаа өгч байгаа гэж авч байгаад буцаагаад нөгөөх нь өөрөө алдчихсан. За. Тэгээ олсон юм яг ч хөл тийм л байд юм байна да гэж одоо хүртэл бодож явдсан шүү дээ. Тийм яг сая наад танаа яг энэ юуны чи юг сонсоод яасан чи тэр хүн бол барыг сонсч иж магадгүй айгүй сонин төх. Гэхдээ би бас сайн ойлгосонгүй. Та ингээд үүрээр 5 цагт нойрмог гарч авч байгаад iPhone 6 олоод орцноос олоод тэгээд тэрийгээ ингээд өгсөн юм байна тийм үү? Маргааш нь бэлгэлчихгүй юу? За тэгснээ тэрийгээ ингээд уцаа төр бариулаад гээ буцаага та өөрөө барьж авч байгаа дахиад алдцсан юм уу? Уцааны дараа тийм уцаа өгчээ гэж авч явж байгаад автобусанд өгөхөөр солиулчихгүй юу? За. За холбогдсонд баярлалаа. За манай номын сувд номоош битсэн байна. Жоохондоо айстопын тоглолтын дээр уцаа гусуулж илээ гинэ. За дараагийн сонсогч 9644-тэй дугаартаа сонсогчтой холбогдлоо 9644. Эмжил радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сарын нэвтрүүлэлт холбогдлоо. За таныг сонсож байна. За сайхан юу болсон. Түүхээр танаас итгэж сонслоо. За. Тэгээд би чинь 2000 онд л 2000 онд юм та. Ингээд нэг хүмүүс чинь их гар утастай хүмүүс цөөхөн байлаа. Тэгээд ингээд яаж чи би нэг утсаа авъя. За. Яг
Нөгөөхөө нэг яагаад нэг 2 өдөр нөгөө оц шингэн дээрээ сонирхон нөгөөх чинь хаасайг бол оцоо орлож яадаг байхгүй. Тэр чинь нөгөө 33 бишээ нөгөө юуны дараа чинь 51 гаруй гэж уц. Нэг тавлаацхар тамац. За. Тэрийг аваад Ингрийн германтай хийчихлаа. Айгуу яжсэн чинь атоосонд ороод. Яасан чинь тогтсон чинь миний урд нэг хөрх охин ирдэг гэхэд чи би чинь жохон байсан чинь 20 гар настай л. Нэг хөрх охин ирээд тогтсон чинь араас нь дахиад нэг залуу ирсэн нөгөө охины чинь ингээл үснээс нь татаал артлаас нь нэмгийг оролдоол. Тэгээд яаж нөгөө охин ингээ ширээд та. Тэгээд би тэр хоёрыг хараад гэцхан баяртай. Гэт өөрөөр боохлоор нуулт чинь үстэй гэсэн яриад шоолонгоо инээс хэлж байгаа. Тэгээд атоос зогссон. Нөгөө хоёр буугаад явсан. Тэгээд яг атооснаас буух агшинд миний утас дуурч байгаа байхгүй юу? За, тэр хоёр авцсан юм уу? Тий, авцсан байгаа. За. Миний утас дууршил болсон. Атосны хаалга хаагдаад тэгээ баг. Чаавсаа. Тэгээд тэр хоёр бүр зориудын нэг тийм явдаг. Хүмүүсийн анхаарлыг тэгээ сарниулдаг тийм. Батнууд байсан байлээ. Тэгээд нэг уцаар алдчихлаа. Тэгээ сайхны өмнө нүд бороогүй гэдэг шиг тэгээд сайхан охин харж байгаа хамаг юм ааштай. Нөгөө ядчих нэг уцсныхаа ардталт нь бас нэг юугаа хийчихсэн байсан. Эргэнийхээ өнөмсгийг бас хийчихсэн байсан. Гэрийгээд яцсан. Тэгээ цуг алдчихлаа. За. За, холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За, баярлалаа. За. Оюут хүүхдийн утас гусмааргүй байна нөхдөө уцаа авъя гинэ. На хулгайч нарт ч оюутан байна уу 10 жилийн хүүхдээ нөө өрөвдөг сэтгэл мэтгэл гэж бүр төвч байхгүй штэ угаасаа. Тэр одоо дараа нөгөө үүлийн өрмөр нөгөө нэг там мам гэд бодох юм нүгэл үлдчихин мүлчин гэж юуч бодож санах юм байдгүй ах өө угаасаа. За Улаанбаатар хотод 11 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар 100-ыг 100-гаата болгоё. Саруултай бөмбөлөгтэй ундаа боба хамтран ажиллаж байгаа. За энэ нэртэй те цэнхэр өнгөтэй бабалтай заяа. За тэгээд би ганцхан энэ цэнхрийг нууж утсан. Ингээд дотроо гоё жимстэй юм байлаа. За цэнхэр улаан. За бабал нь тесрдэг гэж бас байгаа. За тэгээд ногоон бас байгаа. Ногоон. За ногоон нь харагдах нь үгүй юу? Ногоон нь одоо улаан л дөнгөж харагдаж байна те ногоон. За бас ийм улбар шар байгаа. Улбар шар байгаа. За энэ зууны тренд яалтчгүй мөн хүүтнээр нь бол бүр илүү гоё юм байлаа шүү манайхан. Түүнтэй эн чинь ингэн заяа. Энд чинь ингээд ийм соруултай. За тэгээд шууд энэ таглаа маглаг нь онгойлгох шаардлагагүй соруулаа нээгээд энийг шууд цоолоод дотроо ингээ бас гялгар урттай. Тэгээд шууд уучна. За хүүтнээр нь бол илүү гоё юм байлаа шүү. За тэгээд хамгийн анхны бабалтай жуус 2024-25 онд TikTok-ийн тренд болсон. За 4 төрлийн амтны сонголттой тийм ээ дөрүүлэнгийн би сая харууллаа. За таган дотроо түрүүний миний хэлсэнчлэн давхар бүрхүүлтэй учраас асгардгүй. За савлгааны хэлбэр хийцэн бас хөөхөө өргөмц юм байлээ. Бүх насныхан хэрэглэж болно. За Facebook, Insta дээр зөвхөн саруулта боба ундаан дээр уралдаан зарлагдсан байгаа шүү. 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш манайхаа ороод хараарай. За Улаанбаатар хотын хүнсний дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа цэцэрлэг түрээлэнгийн 7, 8, 13, 15, 33, 36 дугаар цэгүүдээр борлуулагдаж байгаа. За мөн орон нутгийн бөөний төв хүнсний дэлгүүрүүдээс борлуулагдаж байгаа. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн 88 87 T6 гэдэг утсаараа аваарай. 88 87 T6. За энэ соруултай шүү. Соруулгүй ижил төрлийн бараа бас сайхнаас ороод ирчихсэн байлээ. Тэг манайхаа энэ соруултай гэдгээр онцлог шүү. За тэгээ Bobo Mongolia гэж латинаар бичээд TikTok руу ч тэр, Facebook руу ч тэр, Instagram буюу IG руу ч гэсэн орох боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 100-ыг 100-гаата болгоё. Саруултай бөмбөлөгтэй ундаа Боба хамтран ажиллаж байна. Баярлалаа. Манай шууд фириутаас 77 77 3883 хэрэг та гадаадас холбогдох хүсвэл 77 77 88 30 дараагийн сонсогч 88 текст дугаартаа сонсогч холбогдлоо 88 TG9. Эмдэл радио Байна. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. Сэдвээ сонссноо хөө? Сонссон. За таныг сонсож байна. Энэ манай эхнээс дуцсан явдал тохиолсон. Хуруундах бүгдээ алдчихсэн тохиолж ярих гал. Пүү! Яана бүгдийг ингээ хуруунаас нь мултлаад авчиж байгаа юм уу? Нөгөө сүүжийн орцсон дотор авчдаг шиг ямар амар хэрэг вэ? За яасэ. Оюутан
манай том охиноо төрүүлчихэд. За. Манай нэг гимсэн багтаа бүгд нь бариад байна гээд. Бүгд нэг жоохон сунгуулсан. За. Тэгээд сунгуулчаад дараа нь төрснийхэн дараа охиноо жоохон 6 сар мартаа болсны дараа хичээлдээ яваад тэгээ нөгөө бүгдээ дүүсэн чинь төсний дараа нөгөө хавм буугаад бүгд чинь жоохон юм томдонгуу болсон байсан байлээ л дээ. За. Тэгээд хичээлдээ явчаад хичээлээ хараад мууш явдаг байсан. Муушийн автобусын буудлын дээр автобусын зоохгүй үлээгээ өжсэн чинь нэг залуу ирээ мөрөлдсөн ginэ. Тэнгүүтээ эргэж харангуудаа уучлаарай гэж гарнаас нь атгасаа гэсэн уучлалтгүйгээд юу ч бодоогүй чинь тэгэл гараа атгачаал автобусандаа суугаад яваад нэг автобусны бариулнаас ингээ байсан чинь хорондох бүгд нь байхгүй болсон гэсэн. Йоо, ямар амар юм бэ тий? Тэгээд бүгд алджсэн. Йоо. Тэгээ над руу уйлал ярьж ийсэн. Тэгээ одоо яалтай хэлээд тэл гэдэг. Яа, на зүгээр уучлаарай гар оройл тэгээ бүгж байхгүй. Йоо. Тэр бүгд нь ядчих битээр нөгөө нэг гэрэлтэй батлуулаад 500 мянга аваад тэрүүгээр авсан бүгж үзсэн байхгүй. За. Йоо, ямар амар хэрэг вэ? Стон нэрээ хулгаач нараас амар ямаа нэрээ. За. За холбогдсонд баярлаа. За. Базар байна. Уучлаарай гэж гар оройл тэгэл байхгүй. Бүгч байхгүй. Йоо, эсвэл хүмүүс ч энэ хулгаач нар ч ямар амар юм бэ бурхан минь. За, жагаа битсэн байна. Автобусанд хулгаачд их байдгаа. Ялангуяа их хүнтэй үед их цэмбгэр өнөртөө санхлуулаад л байж идэг гинэ. За, дараагийн сонсогч 9918-д дугаартай сонсогчтой холбогдлоо. 9918. Эмжил радио. За, тасарсан. Манай шууд эфирийн утас 77 3883 хэрэг та гадаадас холбогдохыг хүсвэл 77 88 30 дараагийн сонсогч 88 T 5-та дугаартай сонсогчтой холбогдлоо 88 T 5. Эмжил радио. Байна. За, радио гонтраагаад уцаараа шууд яриарай. Таныг сонсож байна. Араа донтоо бол. За, байна. Сайн байна. Сайн байна. За, яриарай. Таныг сонсоод байгаа шүү. За, нөгөө нэг сэдв сонсчод бас нэг хөгжилтэй одоо уцаа алдсан төгөө ярих гэдэг. За. За 2001 онд би оюутан болоо очсон. Тэгээд нэг канал дээр автобусны засаад дээр зогсож байдаг аахгүй юу? За. Тэгсэн чинь хараа нэг хүн ирээд ханд уцаар ч нэг ярьчих гээл. Тэгэхээр би нэг ч авахгүй гээл тэгдэг аахгүй юу? Гэвч чи нөгөө хүн л очиад зүгээр ахан симэг ярьчих гээл тэгдэг. За. Тэгээ мангар итгээд очиод сим аваад итгэвч юу тэр алдчихж гэж бодоагүй. Сим аваад уцаа өгдөг. Нөгөө үлдээ сим гэж уцаа яриа шийдсэн цогтойгоо явцсан. Ямар амар хэрэг вэ? Улаан зам юм бэ те. Йоо. Тэгэж оюутан байхдаа нэгдүгээр курстээ уцаа алдаж байж байна. Тэгээ хүн дэлгээр сим аваад үлдсэн гэхээр хүмүүс намайг шоолоод байдаг аахгүй. Үгүй харахгүй л одоо хүүхдэл юм да те. За. Тэгтээ суугснаа дараа тэгээд холбогдгийг залгаж байгаа холбогдлоо. За, холбогдсонд баярлалаа танд. За, баярлалаа. За, радиогоо унтраахгүй ярихаар яадаг байх нь манайхаа. Хүн ингээд дуусан радиогоо унтраахгүй л ярьсаар байсан цаана давхар ингээд радион сонсогдоод байгааз. Тийм учраас радиогоо унтраагаад яриарай л гэдэг. За, түр баяр. Дэх үед Шаратны автобус нь төрөвчөө 2 удаа алдаж байлаа гэсэн байна. Дараагийн сонсогч 88 82-т дугаартай сонсогчтой холбогдлоо 88 82. Эмжил радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн нөхдөр холбогдлоо. За, таныг сонсож байна. За. Юу, хадаасны хулгайчид аюулгүй их юм алдчихсан. Тэгээд яхад нэгдүгээр имлэг аюулгүй хулгайчтай байлээ. Би нэгдүгээр имлэгт 2 удаа явж байгаад хулгайчтай алдчихсан. Ерөөсө хоромхон зурл. Одоо нэгдүгээр имлэгийн амбулаторт хүмүүс нэг хүүхд гадагшаа явах гэдэг юм уу, туслан явах гал нэг яадаг штэ. Шинжлэх имлэг өгөөд очрлоо гэж өгөөж байгаа усаа гээд. Тэнд ингээ баг 10 хүмүүс ингээл зогсож байгаа. Тэгэл хажууд нь очиад очрлоо. Дөнгөж эсвэл юм асуугаад нэг хэсэг усаа зогсож байгаа. Юм асуугаад өнгөрсөн чинь л утас байхгүй. Үүдээ. За. Бүр тэгээ авчт юм байлээ. Тэгээд хамгаалагч эдэр нь ерөөсөө тэр камераа шүүж мүгээд тусч маслах ямар ч тийм юм байдгүй юм байлээ. Бүр дөжирсэн байд юм уу? Эсвэл одоо хайсаж юм бүү мэд. Тэгдэм байлээ. Имлэгт ер нь болгоомжтой байхгүй бол.
Имлгүүд айгүй асуудалтай. Бид нар нөгөө нэг дээр үлгүүрээс юм алдсан гэд ярьсан чинь имлэг дотор бас гутлаа алдсан годон гутал тэгээд хүл нүцгэн гарч явсан гэснээр эхнэр нөхрөө хоёр бас хоёулаа пүүзээ алдаад тэгээд нэг имлэгээс нэг таавчг олж өмсөд гарсан гэсэн штэ. Ер нь имлэгээс айгүй их юм алдсан байлээ хүмүүс. Айгүй халтдаг. Имлэг ер нь айгүй асуудалтай. Бүр 2-2 утас алдчихэж илээ имлэгт. Тэгээ бүр ямар ч найдвар байхгүй. Бас автобусын дотор явж байгаад бас автобусанд явж байгаа халаас суудаг юмнууд чинь нэг бүдүүн залуу байгаа байхгүй. Айгүй айтайхан бодоол хүмүүс ер нь айгүй ганган баяр өстэй нэг өнөртөө санхлуулсан гар. Тэгээд нэг хөнгүү байхад бүр ингээд тул зогсоод жоохон ингээ эвгүй харуул барыг надад хандрахаад байгаа мó гэж бодохоор заяа бүр ингээ наалдаал бараг л чихэн дээр амсгалаа бүр ингээ аюу ямар сэжиг заа хүндэг ойлголт өстэй харин шийдгийн санагдсан чи бүр эвгүйтэл тэгээд жоохон ингээ нэг алхам цаашлахаар бүр ингээ дахин ирж наалдаад автобус ингээ тоормдж ярих юг далиндуу сүрж ирж наалдаал бүр тэгэхээр би энд л зогсож байсан нөгөө талд нь очиж зогсож байгаа тэгэхэд хүртэл бүр ингээ элдэж ирээл одоо утаар яж далд хийсэн бүр авчиг гэж боддог юм шиг бүр цайцсан бүр тэгээд идэм бэл тэгэхээр нь сүүлдээ худлаас 2 удаа юм бууга алхсан. Йоо. Тэгээ 2-3 удаа уцаа алдсан болохоор юмаа барайл зогсоод байгаа юм чи. Түүнээс ингээл бараг л ардуур тэрч авч авах нь халаагүй юм болчихлоо. Автобусанд юу айгүй асуудалтай юм. За. За ингээд бидний ярьж байгаа кейс болгон биднэрт нөгөө нэг одоо бас сэрэмжлүүлэг л болоод байгаа тий. Ингэж болохгүй юм байна, тэгж болохгүй юм байна гэж манайхан бодож байгаа хаа. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За, автобусны карта 10,000-аар цэнэглээд уншуулад алдчихж билээ нэ. Чаавас. За, Улаанбаатар хотод 11 цаг 32 минут болсон. За, нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Хаан банк дэмжиж ажиллаж байгаа. За, Хаан банк он дуустал нэг өрөө байр, жилийн автомашин, аялын эрх, хадгаламжийн эрхтэй хамгийн том урамшууллын сантай тань талархын аяна зарласан. За, та Хааны картаараа Хааны постэр гүйлгээ хийгээд, за мөн төгрөгийн 6 сараас дээш хадгаламж нээлгээд сунгаад орлогоо нэмэх үед за мөн Хааны босороо орлого хүлээн авах тутам тохирлын эрхтэй болж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг Хаан банкны Facebook хуудаснаас нь аваарай. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Хаан банк баярлалаа. Дараагийн сонсогч 2 дуудлага. За 88 Тэг 7-д дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 Тэг 7. Эмжил радио. Байна сайн байна уу? Та сайн үнэлэхэд холбогдлоо. Сэдвээ сонссноо. Сонссон юм алдсан гэж. Энэ жилийн хороолт нэг ажил хийж байгаад нэг амар шавар шавхатай болоод. За. 200,000 гаргайг гутлаа аваад. За. Тэгээд хадуусан дараа гарч ирээд гутлаа. За дуус нөгөө орохтой тайлаад ирчихээд орсон чи. За энэ удаад гэхдээ халаасны улгаачийн талаар ярьж байгаа шүү. За холбогдсонд баярлалаа. За дараагийн сонсогч 9927 дугаартай сонсогтой холбогдлоо. 9927. Эмдэл радио. Байна. Байна сайн байна уу? Та сайн үнэлэхэд холбогдлоо. Сайн байна уу? За таныг сонсож байна. За би нэг Бенжамин дээр нэг мөнгө алдсан тухай ярьсан. За. Манай нэг хүргээ гадаад руу явах болоод. За. Тэгээд бац хүргэн тэгээ намайг дагуулад ингээ гурлаа. Одоо доллар ч илүү ямар ч л мөнгө солиулах гээд Бенжамин гурав гурлаа гарлаа. Тэгээд нөгөө ярьсан бол үндсэндээ жоохон бүхэлдүү мөнгнүүдээ аваад надад 2 хэрэг нөгөө 100-ын боотол өгөөд. За. Тэгээ нэг юм паск шиг юм зүйлгээд миний ууртал зүйлгээд за чи наатаа ингээ тас атгаад яваараа гэд. За. За ингээ нөгөө нэг амар ямар учраас яваад орцсон. Тэгсэн чинь бүр харсаар л миний мөнгө нүдний өмнөр ингээл яг ингээ сугараад яваад өгдөг. Тэгээ би арай айгүй хатцаа тэр хүмүүсийн айгүй сайн харж явсан байхгүй. Ааха. Тэгээ нөгөө хоёр өрөө ах чи уурлаад өстой. Би ч одоо дөнгөж нэг 18 өстой л байсан. Ааха. Тэгээ нөгөө уурсаа яваад тэр цагдаа дээр нь очлоо. За. За ингээд аачлаа. Би одоо хүнээ таньна гэдэг. Яг тэгжээд нэг нь ороод нөгөө цагдаатай ч ороод юм яриад. Бүрүү. За. Тий. Тэгсэн чинь араас нь дахиад нэг нь ороод ирлээ. За. Бүр аваа. Тэгснэ. Нүд амаараа таваад нөгөө цагдаад нь яахаа нөгөө цагдаад чинь надтай нэг яриа нөгөө зүйлтэй нэг яриа тэгсэн чинь гараад ирээ бүр нааг чинь бараг цагдаагийн нүдэн дээр татаад аваа гарчтэй. За. Тэгснэ. За мөнгө авчи явж үс. Бүр гайхсан шүү дээ. Тэгээ миний мөнгөийг өгөө тэгээд явсан. За гэхдээ ер нь бол цагдаа нар угаасаа халаасны улгаарчнараа таньдаг гэсэн угаасаа мэддэг гэсэн. Ялангуяа заах худалдааны төв дотор явж байдаг байнгын нөхдүүдийг бол угаасаа бүр мэддэг гэсэн.
Тэгээ одоо намайг нөгөө таньчлаа гэж бодоод өгöd явуулсан юм шиг үү. Тийм л юм л та. Гэтэ аацтай байна те. Тий, ястаа. Ашгүй. За. За нэг хүн нэгсэн юмаа ямарч байсан эргэж олсон юм байна. Мөнгөө эргэж олсон юм байна. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За одоо бол цүнхээ сугандаа тас хавчуулаад уцаа гараас нь салгахгүй явдаг болсон шүү дээ гинэ. За дараагийн сонсогч 9688 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 9688. Энжел радио. Байна. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. Таныг сонсож байна. Сайн уу гэрлээ. Өдрийн мэнд. Сайн байна уу? Халаасны уулга. Гэнэ үү? Тийм ээ. Манай ихнэр л дандаа уцаа алддаг. За. Лизингийн уцаахан лизингийн дуусаад тэр өдөр нь алдчихсан. Жаасаа ямар. Нэг удаа алдаад тэгээд нөгөө уцын номонд алдчихгүй бас. За. Дээрэгтэй нэг шилжүүлээд байдаг нөгөө задгаа уц. Тэр үед бас нөгөө задгаа дуустаа чинь тавнаа шилжүүлээд байгаа байхгүй. Аа. Тэгээд шилжүүлсэн юм ууг нь аваад бийл милийн аваад цагдаа дээр аваач өгөөд нөгөө шилжүүлсэн дугаарыг нь олоод тэр дугаараас нь ярьсан үнийг олоод найз залууг нь олоод за би үерхэжсэн. За би үерхэжсэн. Наац бүтэхгүй юм байл хаа тэнд амьдрэх юм бүр зааж өгөөд. За тэгээд цагдаад мэдүүлэг өгөөд нөгөө чигээс дээрхтэй 2-3 хоног байгаа юм чинь. Тэгсэн чинь цагдаа юу ч хийгээгүй. Тэгэл юу ч болсон бөөмө. Тэгэл бид дахиж сурвалжлаа. Бүр хулгайч нь олж өгчөөд байхад уу? Тий. Хөө ямар сони юм бэ? Би амар дээрхтэйгүй юм чинь нөгөө уцынх нь биелэг авчихсан. Биелэг аван гоц нөгөө шилжүүлс нэг шилжүүлээд байгаа чинь дугаарууд нь хайш олон шүү дээ, тий. Тэр дугаарууд нь яриад яасан чинь нэг томоотой болоо. Хамаа дайсан амьдрал наад эрдэнтийн нэг охин би үерхэж ирсэн чинь талтын малтын нэг юм байна. Тэгээд цагдаад өгсөн цагдаа юу ч болгоогүй яагаад. Бас нэг удаа нэг дээр өөр 90 хэд онд. За. Нарны цэцэн гэж хэлсэн да одоо энэ юу нэ тэгшид нэг найз багын хаа байрны найзтайгаа таахгүй юу. Ээж аав манай ээж аав таанд ажиллаж хоёлаа жоохон буу алцгаал. Хоёр дэшээ салсан. Тэгээд жоохон явсан хоёулаас цагтаа ирээ баримтлаа аваач. Таныг уу? Тэ? За. Тэгээд яасыг саяхан яа тантиг. Манай найз зоо. Хаан толгоолгайд. Монголын номер 1 багтаа болгож. Ямар амар хэрэг вэ за. Тэгээд сүүлд нь сургуулиас тодорхойлт моторгаалд аваад тэгээд бүртгэлд ороосаа л шүү дээ. Йой, за. Тэгээд юм уу чийс таслантай гүүрэн дээр явж илээ. Аа. За. Таслтай билээ нэ. За өдөр сайн өрлөө. За холбогдсон баярлалаа. За одоо 8 сард оюутнууд ирээд бас хулгайн сезон эхэлдэг гинэ. Үнэ. Одоо ингээд нөгөө одоо дүүмэрч өдөр курсын оюутнууд ч уучраа мэдхгүй явж байгаа л бас хамаг юм аалдаа штэ. За манай шууд эфирээс 77 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 дараагийн сонсогч 94 тэг 8 та дугаартай сонсогчтой холбогдлоо 94 тэг 8. Эмжил радио. Өглөөний минь Эмжил. Сайн байна уу? Та сайн өнөртөл холбогдлоо. Таныг сонсож байна. Стайрэж орж ирсэн. Яг гоё юм ярих гэдэг. За. Энэ 2010 оноос өмнө наран туулын халаасныхан гэж бас нэг хэсэг бүлэг байдаг гэсэн. Би нэг хүн тус болсон юм ярих гэдэг. Тэр үед 2005-6 оны үед наран туул захтай нөгөө нэг тэрэг төрдөг. Ааха. Тэгээ одоо нөгөө хуучин бөмбөр хүнсний удалгааны зах байлаа шүү дээ шатдаг. За. Бид нар чинь тэр үед бас нөгөө халаасныхаагаа бүгдийг мэдэн штэ. Ингээл бид нөгөө байнгын тэрэг төрөл ажил хийдэг. Халаасныхан ч бас бүлгээрээ ингээл явж идэг. За. Тийм байсан байхгүй. Тэгээ нөгөө мэдээж одоо яг түрүүчийн нөгөө сая Бенжаминка ярьдаг шиг яг цагдаа нартайгаа холбоотой байдаг тэр үед чинь. Халаасныхан чинь. Тэгээ нөгөө хил ам хийсэн янз бүрийн нөгөө царай усын харсан энэ хүн амьтан хил ам хийх юм бол цагдаа наран тулын одоо цагдаагийн хэсэг гэж байдаг байсан. Та нэг цагийн дараа 2 цагийн дараа ураад иргээд алга болсон юм хэмээн олоод өгчдөг цагдаа нар нь тийм байсан уу яахгүй юу? За. Би тэгээ яг цагаан сарын өмнө одоо нэг хөдөөнийхэн ч орж ирэл нөгөө захаас баахан юм аваад хөрх амттай нөгөө тэрэгэн дээр ачуулаад өргөтгөл рүү явна штэ нөгөө машинд ачуулаад. Би нэг ээж охин хоёрын баахан юм ачаа том тэрэг төрдөг. Тэгээ явж исэн чи тэр хоёр яг өвөртөө мөнгөтэйгөө явж исэн байхгүй айгүй их мөнгөтэй тэр. За 2-3 сая төгрөгөөс тэр үед ямар одоо шиг карт март ингэж хөгжөөгүй байсан үе. Би чинь бас нүгээс 10 20 өгч явсан залуу тэгээд яг нөгөө өргөтгөл хойдхийн банксын амаар би гараад өргөтгөл рүү явна нөгөө тэргээж ирээс тэр хоёр ард явж исэн чи яг би
хүнснээс гарахад хідэн нөхдүүд нөгөө халаасныхан яг даагсан байхгүй юу? Яана. За арайч миний ачаа явж байгаа энэ чинь арай гайгүй намайг миний үйлчлүүлэгчийг арай ходорчихгүй л гэж би бодохгүй юу? Ааха. Тэгсэн чи яг мангасын амны тэн дээр нөгөө өвчч яг ард ойрлоо явчих тий. Яана. За. Өөрөлт нь байсан юм шар одоо нөгөө биднийхээ нөгөө 50 уут гэж ярьдаг байсан шүү дээ нөгөө шар. Ааха. Тийм уутанд хөөхөн амт мөнгөө хийцэн. Иви. За. Тэгээ юу ч байхгүй. Тэгээд чи баг нөгөө өвчч чинь сүүлдээ нөгөө намайг хардсан шүү дээ ойлгомжтой. Чи яг бол хүмүүст ярьлаа гэдэг. Тэгээд гот би ачааг нь машин дээр наваачаа тэргээ нөгөө өвчт үл. За ачаа би таны мөнгөийг ямар ч зоолж ирж өгнө гэж хэлээд. Ааха. Тэгээ хаашаа гүгээд нөгөө халаасныхаагаа би мэдж байгаа шүү дээ. Угаасаа байнга явж идэг нөхдүүд. Тэгээ нөгөө өттэйгээ оч хэрүүл уруулаа боо юм болоо цагдаа руу чирэлдэж ороод. Тэгээ за одоо ярьшгүй наа чи харж барьсан юм чи үгүй гэнэ. Цагдаа нар мэдээж мөнгөний өгүүлэх болоод. Би нөгөө уутаа мөнгөний аваач өгчөөд нөгөө их чи баярлаа боо юм болоод надад бас нэг 50,000 төгрөг өгчөөд тухайд бас 50,000 төгрөг бас их мөнгө шүү. Тэгэлгүй яах вэ? Шагнаад тий. За баярлаа сайхан шинжлэрээгээ явуулчаад. Оройн яг нөө зах тараад би тэргээ тавьчаад харанхуй осоо зарж байгаа шүү үйл юм чинь. Яна арай предиктүүлчээгүй үсттэй бурхан. Толуулаад. Яна ямар амар би. Хоошоо нөгөө нүхэн гартаар хоошоо гарч яв. Би ч бодож л байсан. Эдгээр намайг зүгээр өнгөрөөх гэж хэлсэн чи араас хутлаад яваад гэсэн. Хаашаа чухалцээ. Хашаа руу. Яна. Тэр үе чинь тийм байсан байхгүй халаасныхан чи амар муухай. Амар юм би бурхан минь. Тий, нарантуулынхан бол нэг хэсэг бүр айгүй тийм муухай байсан шүү дээ. Бурхан өрөвд хайрлах юм байхгүй. Яг тэр нөө зэвсгийн чанартай зүйл их хэрэгэлдэг. Тэгээ хамгийн муухай нь тэр үеийн яг одоогийн энэ хууль сахиулах байгууллага одоо бид нар цагдаа л гэж яриад байна. Яг тэр үеийн тэр цагдаа нар ирнэ бол яг энэ халаасныхантайгаа яг тийм хамтарч бараг ажилтдаг байсан үе шүү дээ. Тэр нь бол яг энэ зах худалдааны төвүүдийнхэн бол нөгөө хүмүүсээ хувааж авдаг мавдаг гэх нэг тийм амт амьдсан яриад үнэн байсан шүү дээ. Одоо л хүмүүс ингээд цагдаа тийм юм гээл ярихаар цагдаа нар бол хайдаг барьдаг гэдэг болохоос тэр үед бол одоо шиг юм нээлттэй бүх юм ил тод байгаагүй. Ер нь бол тэр үнэн тийм байсан. Ааха. За. Тийм болж иж үлээ тий. Яана та тэгэл яасан түргэн дуудаад имлэг явсан уу? Түргэн хойдолт нь нөгөө юуны имлэг байж байгаа шүү дээ. Одоо нөгөө халдварт. Халдвартын хүлээ авах руу ороод цэвэрлүүлэл боолгоод тэгээд маргааш нь яхаа ахаал ажилтаа үн чинь зах дээр ирж л байгаа юм чи. Тэгээд 2 өдөр нэг жоохон янгинж явсан. Нөгөө хэд нэг 7 хоног харагдаагүй. Тэгээд дараа нь гараад ирсэн явж лээсэн. Яг тэгээд эргээд уучлах байгаа нэг гар барьдаг. Тэр үуч яг нэг тиймэрхүү л ойлгох бид нар чинь нэг тийм л байсан юм чинь. Яа яс чанга их шүү те. Тийм байсан. Тийм юм үзэж байлаа. Тийм би тэгээд хоёр нь тэр ихчид нөгөө хэлсэндээ үрсэндээ айгүй их баярлж явдаг байхгүй. Ааха. За одоо тэгээд маадгүй тэр их сонсч байвал те санжил байгаа бах та тий. За. Тэр үедээ настай байсан одоо байдаг бол бас гоё л. Би нөгөө хэлсэндээ хүрж исэн болохоор аюу гоё тэр. Гэтэл тэр хүн таныг хутгалуулсныг бол мэдэхгүй шүү дээ тий. Мэдээгүй тий. Тэрийг бол мэдэхгүй тий. За. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Базар байна. Ямар амар юм бэ бурхан минь. За Улаанбаатар хотод 11 цаг 43 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар эрүүл амт эко хэрэглээ Экосид компани хатаасан ногоонууд Чаур Хямлан давс хамтран ажиллаж байгаа. За хатаасан гэдэг нь хаалааж хурц гэрлээр шарж хатаасан гэсэн утга биш шүү манайхаа. Харин ус гүйжүүлэх технологиор боловсруулж бүтээгдэхүүний амт үнэр тухайн ногоонд агуулгадах амин дэм шимт хичээлийг бүрэн хадгалсан юм хатаах систем байгаа. За чигийг бүрэн ууршуулж хуурай болгосон учраас хөрөгчөнд хадгалах шаардлагагүй. Яг л хурдан муудахгүй. За тэгээд хөдөөр нутгийн айл өрхүүд маань завгүй гэрээдтэй нар болон ганцаараа амьдардаг хүмүүсийн ногоо харилгах, хэрчих, угаах гэд хоол их бэлтгэл ажлыг хөнгөвчилж цагийг тань маш сайн хэмнэж өгж байгаа. За цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас няраа өөхөд бор олонд ороход бантан зутан шүл хийхэд ашигласан ч бас болно. За аялалд авч явахад бол хамгийн тохиромжтой. Яг л бид нар хил хилээр ногоо авч явахад хэцүү байдаг штэ. За жишээлбэл хатаасан өрөн манжинг одоо халуун усанд дэвтээгээд шүүсийн нууж хэрэгэлсэн ч болно. Тэгээ хөдөө гадаа явахдаа заавал авч яваарай. За жишээлбэл энэ ингээд хатаасан төмс ингээд нөө төмснүүд чинь энэ нэг жоохон 70 г маань одоо бүгднгийн хоолнд ихэд 500 г ногоо болно гэсэн үг заяа. За хатаасан амтд чинжүү байна. Энэ хатаасан амтд чинжүү байна. За хатаасан байцаа байна. Хатаасан байцаа. За мөн хатаасан луун байгаа. Хатаасан луун байна. За мөн одоо түрүүний миний хэлсэн хатаасан хүрэн манжин байна энэ. За ийм амар хэлбэр савлгаатай болцсон байна. Юм хөгжөөд сайхан юм а тийм ээ. За тэгээд
яаж ч бодсон хүн зай багацлан хаягдалгүй, муудахгүй, байгалийн амтаараа 50 г матаас ногоон 500 г ногоотоо тэнцэн 1-2 дугаар ямар ч хоол нь хийж болно. Хоол хүнсэнд дүүнг үзэмж нэмэн цаг хугацаанд үнэхээр хэмнэлттэй нөөцлөх бодис сэлтөв химийн бодисгүй байгаа. Ингээд хүнсний зах дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 90 10 1055 96 38 38 23 гэдэг утсандаас аваарай. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар эрүүл амт, эко хэрэглээ, экосид компани, хатаасан ногоонууд, чавар, Хямланд авс хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бүхэн хамтдаа халаасны хулгайчаас болгоомжл гэдэг зүйлээр ярилцж байна. За гэрэлт маань бичсэн байна. Хулгайч нар уг нь хүнтэй даанч өөрсдийгөө хулгайч нэрээр цоллуулдаг нь харамсалтай гэсэн байна. Үнэ. За дараагийн сонсогч 94 техниктэй дугаартай сонсогч холбоотлоо. 94 техник. Эмжил радио байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. За сэдвээ сонсноо хөө? Сонссон. За таныг сонсож байна. За яг саяны залуугийн шиг л яах ч байлаа л да. За Яг 2000 оны дунд үеэр нэгдүгээр хороол бас кармана бас амар хөдөө шүү дээ. Хар орон захтай байх. за Тэр үеч ерөн ширүүн байж шүү дээ. Явууны гарцаа гарч яхад хойноос нь дагж явж байгаа цүнхийг нь хождог. яй ямар амар юм бэ. За Тэгээд автобус дотор ороод 2-3-ороо шахаж зогсож байгаа бол утсыг нь гаштай цүнхийг нь хождог тийм байсан. Тэгээд ингэдэг байсан. Би бас тэр аяг туулаад тэрийг ер нь тайлбарлаж юм л да. Би нөгөө тэр писний газар ажилладаг шүү дээ. Тэдэрч нөгөө писний газар орж тоглодог. Тэгэл өглөө яг ажилд ярьж байгаа шүү дээ. ёо ямар амар юм бэ бурхан минь. За Автобусанд сууж яваад өдөржингөө төвж явж аваад өдөр ирдэг. за Цайн юу гэж харуулаад. за Тэгээд тэр хаваараа яваад өдөртөө гараад өдөр явсан хосон уцаа яагаад ламбаатал хар орой зах зархыг зараад тэгээд хоолмод ичээд уцаа гараад тэгээд орой явчих шүү. Бүр ажилтай юм шиг аа? Яг ажилтай хийж байгаа юм шиг аа? Хамаагүй тэгээд нөгөө юу бас ярьж болохгүй тэрийг. Ийм суу цайдаа магадад ярьж болохгүй. Эд ч угаасаа дээгүү доороо цайдаахтаа бүгд тайлууд өгөх. Тэгээд тэр үед нэг одоо хийжсэн залуучууд одоо энэ хар орой зах мах тэгээд уцлус зараад зогсож илээ тийм үлээ. Йоо. Хаяа нэг зохих тэр мөр авсаа харахад байшгүй хараад. Намайг хараад танд ч үгүй ч. Дуусах шүү дээ. За. Юу гараад байж шүү. Юу юм бэ? Харахад ерөөсөө нэг тийм хулгайч гэхээр харагдахгүй. Чимбис гой татаж бодлоо шүү. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За одоо бол утас авахгүй орж ирсэн комментуудаа уншиж өгөөд нэвтрүүлгээ дуусгая. За Мина бичсэн байна. Би зөндөө харж байсан. Шууд нүд рүү хараад прэтик харуулаад 7 хурууга уруул дээрээ дардаг байсан. Минь айгаал шууд буунштай гинэ. Йоо ямар амар юм бэ. За бадамд орж буян тогтох гэдэг сонсогч хэлсэн байна. Би гэдэг хүн 1990-ад оны сүүл байсан уу? Маань хідэн оймос зах руу гаргаад зараад ир гэхээр нь зардаг 8 эдэг баатар болоод зах дээр очиод оймсоо бүгдийг зарчихлаа. Тодор амтан буцахтаа автобусан суугаад ингэртэй оймсны ашиг 70 гаруй мянган төгрөгтэй амханда хулгаад алдчихгүй л гэж сэргийлж явсан автобусанд хид сэгсрэл бариултаагаа зуралдаал унжихгүйг хичээж байсан чинь ингэр нэг хоос оргиод явчихсан. Ингэрээ тэмдэртэл мөнгө авахгүй, наймаачгүй, мөнгөчгүй аавдаа сайхан загнуулж илээ гинэ. Хөөрхий дээ. За. Оги 2010 билүү 11 он билүү мартаж цагаан эдээ зарж байсан машин замын хажуу зогсож байхаар нь аваад тооцоогоо их гэсэн цүнхэнд байсан төрөвч байдгүй. Эргээд харсан хідэн бөвис юмнууд алхаж явхаар нь эднээс гарцаагүй гэж одоо дараас нь дагаад байрны футбол руу дээшээ гүйчлээ штэ явуулна. Гоё урт коммент хийсэн юмсан. За манай байрны дэлгүүрийн баавга ах бүр дэлгүүрийнхээ орлогыг хулгаад алдаж байсан штэ гинэ. За автобусанд 2 жоохон хүүхдтэйгээ явж байхад хүн нудрах шиг болсон. Эргээд харсан чинь цүнхнээс төрөвч авцсан байсан штэ амар гинэ. Наран зулаа баяр сайхан. За 2019 онд 1-р эмнэлэг дотор цүнхнээсээ 2 утас алдаж байлаа гэсэн байна. Баярчаа гончог.
За Монхоод Баттулга ах нэг компанид худалдааны төлөөлөгч байлаа. Нэг өдөр лангуунуудад бараагаа өчгөөл гин тус үзм идмэр санагдаад байхаар нь барс ороод 1 кг ус үзм аваад гараал ирсэн чинь карманд исэн 750 мянган төгрөгнөөс 350 мянган сууд татсан байж үлээ. Ингээд амьдралдаа анх удаа 350 мянган төгрөгөөр 1 кг ус үзм авч идэж байсан. Тэртээ 2004 онд гинэ. Ёо, тэр үеийн 350 мянган төгрөг чинь бас л их мөнгө штэ. За гих мэдчлэн маш олон комментод орж ирсэн. Тэгээд нэвтрүүлэгтэйгээ хамт байсан үзэгч сонсогч танд баярлалаа. Энэ хүрээд 2025 оны 6 дугаар сарын 30-ны даваа гарагийн та сайн нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс та ганцаараа биш сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 100-ыг 100-аатай болгоё. Сурвалтай бөмбөлөгтэй ундаа Боба. За мөн эрүүл амт эко хэрэглээ Экосит компани хатаасан ногоонууд Чаур Хямлан давс хамтран ажиллаа. Баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээг үлээ авч сонссны дараа үдээ ачаар нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3